За эрхэм гишүүд энэ дээр би энэ дур чанд гишүүний хэлж байгааг дэмжиж байгаамаа. Амар сайхан гишүүн та нэг юм анхаараараа та яг хөө засаг дарга байсан хүн энэ концесс гээд ингээд бичээд өгөнгүүт чинь амьдрал дээрээ BT явна. Өөрөөр хэлбэл өнөөдөр илүү өртгөөр бариад шахаа хийгээд маргааш нийслэлийн төсвөөс авах ийм л концессүүд явна. Энэ концесс гэдэг чинь дотор нь ялгаагүй шүү дээ. А BOT юм уу, BOO ч юм уу тэр компани хөрөнгө оруулаад ашгаа аваад тодорхой хугацааны дараа буцаагаад хотод юм уу тэрэнд нөгдөг тэр чинь энэ дотор байгаа. Тэгэхдээ ялгаагүй байна. Тэгэхээр энэ маш эрсдэлтэй шүү. Бидний BT-гээс болж манай улс ирнэх баларч яваа шүү. Нэг бахан сургуулийн байшин төрүүлээд өндөр үнээр барьцсан. Жилийн дараа 2 жилийн дараа улсын төсөөс буцаагаад авдаг. Үнэт цаас гаргана гэдэг чинь Монгол улсын орон нутгт дээр үед байсан. Энийг ганцхан хүн ашигласан. Тэр нь Батцуур гишүүн Сүхбаатарын аймгийн засаг дарга байхдаа нэг удаа хийсэн. Энэ бас их хүсмээр зүйл биш ээ. Ерний санхүүгийн удирдлагын хувьд энэ улс замбраатал байхгүй болохгүй дээ. Одоо та нар сангийн яамтай ярина гэж Хөрлбаатартай яриа тэгэл тэр хаваарай л явуулна та нар. Буруу. Тийм учраас дур чанд гишүүний сандаар энэ 15-ын 1-6-аг хасчихаа. Тэгээ нягтлж ярьж байгаад энэнийг зөв зүйтэй томьёолоор нь хожим дараа яарсан сандарсан байдлаар биш орон нутгад санхүү эрхүүд өгөх ёстой. Ямар эрхээ яаж өгөх үдгээр яг ингэж орвол ерөөсө одоо нөгөө улсын дампуурч явсан чинь нийслэн дампуурна аймагуудын дампуур шүү.